Сайн байцгаана уу хүн төлөвчтэй. Өнөөдөр де факто ярилцлагаараа Монгол улсад хувьцаат компаниуд ашигтай ажилласан ногдол ашгаа хувааж байгаа. Тийм цаг үеийн нэгдүгээр улирлын эцээр ингээд. Тэгээ энэ компаниуд бол тийм ч их олон биш. Гэтэ тэр өгж байгаа ногдол ашгаа өгж байгаа энэ компаниудын нэг болох ард даатгал компанитай ярилцсан. Ард даатгал компани гүйцэтгэх захирал ноён Намдал Давг овогтой Эрдэнэ тулгатай ярилцж байна. Намдал Давгийн Эрдэнэ тулга ард даатгал хувьцаат компанийн гүйцэтгэх захирал. Монгол Улсын их сургуулийг нефтийн инженер мэргэжлэр, санхүүгийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус төгссөн. Сод Монгол групп компанид инженер, Монгол даатгал компанид даатгалын ерөнхий менежер, 2010 оноос эхлэн ард даатгал хувьцаат компани ерөнхий менежер, дэд захирал, даатгалын газрын захирал зэрэг албыг хашиж байсан. 2024 оноос эхлэн ард даатгал хувьцаат компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. King Tower Apartment. Богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төгс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотхон доторх үйлчлэгийг зөкслөөсөн King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна. За сайн байна уу? Та сайн байцгаана уу? Танах ихтэй хувьцаат компани хизээ болсон хэдийн хувьцаа эзэмшигчтэй юм энэ тухайга ямар хувьцаа ногдож ашиглаж байгаагаа хэлж ярьж өгөхгүй юу? За ард даатгал компанийн хувьд бол одоо 1994 онд анх байгуулагдсан. Одоо 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ийм хувьцаат даатгалын компани. За ард даатгал компани бол 2018 онд анх хувьцаат компани болж исэн түүхтэй. Тэгээ одоо бол нэг зах зээл дээр тархал хувьцаа эзэмшин тархалт бол нэг 9000 гаруй хувьцаа эзэмшигтэй гэж явдаг. За хамгийн том хувьцаа эзэмшигч бол ард санхүүгийн нэгдэлтэй болон одоо түүнтэй холбоотой компаниуд 50 гаруй хувьтай явж байгаа. Тэгээ бид энэ жил бол нийтдээ 3.5 тэрбум ашигтай ажиллаад үүнээсээ одоо 1 тэрбумыг нь хувьцаа эзэмшигтэй хуваарлахаар ийм шийдвэр гарсан байгаа. За тэгээ компани тухай хуулийн дагуу бид одоо 4 сарын 30-наас 30-ны дотор одоо 1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигтэй тараахаар ингээд шийдвэрлсэн байна. За тэгэхээр даатгалын зах зээл дээр хувьцаа гаргаад олон нийтэд ил тод Монгол улсын хувь журмын дагуу тайлан гаргадаг гэсэн. Тэгэхээр танай ард даатгал компани онцлог нь юу юм? Бус даатгалын компаниудтай харьцуулахад. За ард даатгал компанийн онцлогийг бол маш олон талаас маш олон зүйлийг бол хэлж болохоор байна. Ер нь ингээд одоо Монголын бизнесийн салбарт 30 гаруй жил үйл ажиллагаа явуулсан компани хувьд, даатгалын компанийн хувьд ерөөсөө энэ нэргээ харахаар даатгалын салбарын түүх болоод хувирчт юм байлээ. Тэгэхээр бид бол анх бол одоо компани нэгдсэн үйл ажиллагааг одоо Грант даатгал компаниг бас одоо өөртөө нэгтгэж ийсэн. За одоо хувьцаат компани болж ийсэн. Ер нь ингээд агаарын хөлгийн даатгал, за оюу толгойн гүний уурхайн даатгал гэдэг ингээд маш олон бүтээн байгуулалтаа Монгол улсын хөгжил одоо цэцгэлтэнд холбоотой бүхий л бүтээн байгуулалтанд ингээд оролцсон түүхтэй байна. Тэгээ сая хамгийн сүүлд хэлэхэд сая одоо ингээд энэ мянганы цэвэр усны одоо байгууламж, ус цэвэрлэх байгууламжийн ашиглалтанд орсон тухай хэдхэн өдрийн өмнө ингээд орсон. Энэ дээр бид бас мөн барилга өсрэлтийн ажлын даатгалтыг хийсэн байж байгаа. Тэгэхээр бидний одоо энэ оролцоогүй салбар бол Монгол улсад байхгүй. Дид бүтээц, зам, барилга, үйлдвэрлэл, за үйлчилгээ, за хууль эрх зүйн салбар, боловсролын салбар ерөөсө бүхий салбарт бид оролцож ажилладаг. Ажилласаар ирсэн. Тэгэхээр хүмүүс доктортой даатгалын компани гэхээр зэрэг ямар нэг юм болбол мөнгө өгдөг юм байна гэж боддог. Гэтэл тэр олон юм болгон зэрэг болдгоо учраас ялангуяа маш олон хэрэглэгчтэй болсон том компани нөгөө байх ёстой мөнгө төгрөг нь хөдөлгөөнгүй байх ёстой мөнгө төгрөг гэж байдаг. Тэгээд тэр мөнгө төгрөгөөр таны саяхан хэлснээр нөгөө талдаа даатгал гаргахдаа тодорхой төслүүд түүний дотор бүтцээр гаргаж тэр даатгал гаргасныхаа төлбөр аваад буюу тэр даатгалын хөрөнгийг ийм маягаар нэмдэг тийм ээ. Тэгээд яг энэтэй холбоод ингээд уялдуулаад бодох юм бол эдийн засгийн эрсдэл гаргахгүй нөхцөлийг хангахын тулд даатгалын компани том байх тусмаа
том байх тусмаа эдийн засгийн өөрийнх нь эрсдлийнх нь даах чадвар нь том байна гэж ойлгодог зөв байж. Зөв. Даатгалын компанийн хувьд эрсдлийн удирдлагад оролцож байгаа одоо маш том салбар хүчин зүйл гэж үздэг. Бид ер нь ингээ харахаар даатгалын зах зээл өнгөрсөн онд нэг одоо 550 гаруй тэрбум төгрөгийн хураамжийн орлого цуглуулсан. За Ердийн даатгалын компанийн хувьд бол нэг нийтдээ одоо нийт компанийн хөрөнгө бол нэг 700 орчим тэрбум төгрөг байгаа. Бусад салбаруудтай харьцуулахад бол харьцангуй жижиг гэж үздэг. Гэхдээ даатгалын компани үүрч байгаа хариуцлагын хувьд жишээлбэл одоо 2024 онд гарсан судалгаа байдیں۔ Бид уул уурхайн салбарын одоо 35%-ийг одоо даатгсан ийм үнэлгээ талдаа бол маш их одоо өндөр ач холбогдолтой салбаруудыг дэмжиж ажилладаг юм. Тэгэхээр нөгөө сая та хэл их тооны хуулиар бид эрсдэл бол цуурч гардаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бид одоо хаана эрсдэл гарч ийн тэнд очиж одоо үйлчлэгээ үзүүлж хөндлөлбөр олгож байгаа л гэсэн үг. За та хоёр ингээд нэг компаниас биш Монгол улсын даатгалын зах зээлийн тухай ярьж штэ. Тэгэхээр альва нэгэн улсуудын даатгалын зах зээл, банкны зах зээл, хөрөнгийн зах зээл эдгээр өөрийнхөө дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцаж байгаа хэмжээгээр ямар нэг хэмжээгээр энийг аль зэрэг насанд хүрж байгаа зах зээл mature гэдэг тийм зах зээл вэ гэж хэлдэг. Тэр өнцгөөс харуул энэ өнцгөөс харуул бол яг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулбал 0.6% байгаа. 0.6%. За энэ бол яг хөгжсөн орнуудтай харьцуулах юм бол нэг 8 дахин бага. Мөн одоо даатгалын одоо нэвтрэл гэж байдаг тий. За даатгалын density, даатгалын penetration гэдэг ийм ойлголтууд байдаг. За тэгээд нэг хүний одоо нийт даатгалын хураамжийг одоо нэг хүнд ногдуулах юм бол 160 орчим мянган төгрөг байгаа. Бусад орнд бол нэг 2-оос 3 мянган доллар ч юм уу 3-аас 4 мянган доллар одоо хөгжсөн орнууд ийм үнэлгээтэй байдаг. Тэгэхээр манайх бол нэг 40 гаруй долларын л одоо хураамж төлж штэ нэг хүн бол зах зээл дээр. Тэгэхээр бид бол энэ зах зээл илүү хөгжих боломжтой гэж харж байгаа. 160 мянган төгрөг гэдэг ойролцоогоор бодоход за нэг 40 доллар гэж бодъё л да. Тэгээд 40 доллараас 4 мянган доллар хүртэл буюу энэ зах зээл өөрөө ахаад 100 дахин нэмэх боломжтой л гэж одоо ойлгох хэрэгтэй. Тэгэд юу сад болж байгаа. За ер нь бол одоо ингээд даатгалын зах зээлийн хөгжил бол дөрвөн үндсэн баг нь байдаг гэж бид үздэг. Хууль эрх зүйн орчин гэж одоо номер 1-д. За зах зээлийн орчин байгаа. Зах зээл бол өөрөө одоо эдийн засгийн сайн байхын хэрээр даатгалын борлуулалт нэмэгддэг юм. Гуравт бол актуар тооцоол одоо нөгөө өмнө тогтоох прайс гэж ярьдаг тий. Даатгалын зах зээл бол ерөөсөө өгөгдөл суурилсан, мэдээлэл суурилсан ийм шийдвэр гаргадаг data driven гэх тий. За дөрөв дэх асуудал бол дөрөв дэх баг нь бол одоо underwriting гэсэн ийм одоо дөрвөн ийм баг нь маш чухал байдаг. За хоёрын нэгээр нэрээ. За эхлээ хууль зүйн орчин ямар байна? За хууль зүйн орчин бол одоо Монгол улсад 2004 оноос даатгалын тухай хууль, за 2011 онд одоо жолоочийн даатгалын тухай хууль гэдэг ингээд батлагдсан. За хамгийн их одоо монголчуудын даатгалын ойлголтыг тэлэхэд гол оролцоо бол жолоочийн даатгалын тухай хууль. Энийг бол бүгдээрээ мэдчих. 11 оноос хойш. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчин жолоочийн даатгалын тухай хуулийг яагаад бий болгосон бэ гэдэг үндсэн шалтгаан бол хариуцлагын даатгалтай холбоотой, хөө хүний хариуцлагатай холбоотой тий. Тэгэхээр энэ хариуцлагын даатгалын хоёр гол онцлог байдаг. Энэ нь хохирлыг барагдуулах одоо компенсац их. Хоёр дахь асуудал бол нөгөө хүнийг хуулийн хариуцлагаас хамгаалах. Ийм хоёр үндсэн үүрэгтэй. Одоо ингээд зах зээлийн нийгэм шийдсэнээс хойш хүмүүсийн одоо эд хөрөнгийн ялгаа маш их одоо эзэмшиж байгаа хөрөнгийн ялгаа маш их гарч байна. Тэгэхээр одоо зам тээврийн осолд ороод бусдад тохирол учруулвал тэрийг төлбөрийн чадвартай байх ёстой. Тэрийг төлөх ёстой шүү дээ хүн. Тэгэхээр тэрийг төлж чадахгүй бол хохирлыг барагдуулахгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгэхээр үндсэндээ энэ даатгалын одоо мөн чанар бол нөгөө хохирлыг барагдуулж хохирлыг төлөх, хоёрдугаарт хуулийн хариуцлагаас хамгаалах. Энэ үүргээ бол одоо бүрэн биелүүлээр явж байгаа гэсэн үг. Жолоочийн даатгал. Үүргээ биелүүлж байгаа. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчныг хууль эрх зүйг сайжруулах гэхээр нөгөө талаас бид нэр хохирол гаргаагүй хүмүүсийг
яаж одоо урамшуулах юм бэ, дэмжих юм бэ? Одоо судалгаагаар бол жолоочийн даатгалаар би жишээ авч байгаа шүү, хүн болгон мэддэг учраас ер нь 3% нь л одоо охирол гаргадаг гэж үздэг даатгуулагч, нийт даатгуулагч. А гэтэл бол нийт даатгуулагчийн 3% нь нийт хохирлын 80%-ийг гаргаж байгаа гэсэн үг. Одоо охирлыг 100% гэж үзэх юм бол 80% гаргаж байна. Тэгэхээр одоо бид энэ хуулиндаа эргэж хараад даатгуулагч охирол гаргаагүй даатгуулагчийн эрх ашиг нөгөө талаас даатгалын компани эрх ашигыг бас хаах ийм одоо даатгагчийн эрх ашигыг бодолцох зүй ёсны цаг ирсэн байна. Яг нь даатгагчийн эрх ашигыг хамгаална гэдэг нь цаашлаад нөгөө даатгуулагчийн эрх ашигыг хамгаалж байгаад хэлбэрлэлтэй нөгөө талаас. Ягаад тэгэхээр даатгалын компани санхүүгийн нөөц бололцоо сайтай үйж даатгуулагчийг одоо охирлгүй болгох, хамгаалах ийм боломж нь бүрддэг ийм одоо тогтолцоо бий болно л гэсэн үг юм. Та хоёр түрүү нөгөө density penetration гэж ярьлаа шүү дээ. За нэг талаасаа тийм байж. Нөгөө талаасаа ахаад 100 дахин өсөх боломжтой байна гэж бодож байна. Би одоо энэ Америк, Европод ингээ машин аваад түрээсээ явахаар даатгалын заавал авч байгаа мэдээж. Америкт амьдарч байхад бол тэр машин унахад бол даатгалын хураамж энэ төр манайхыг бол хамаагүй том. Маш өндөр байгаа хураамж. Тэгээд тэр хохирол мохирлыг тэгэхээр хараад та ярьж шүү дээ. Юу даатгуулагчдын 3% нь хохирол гаргадаг. Тэр хохирлын хэмжээнд төлж байгаа юм нь 80% гэж ярьж шүү дээ. Тэгэхээр энэ юутэй холбоотой юм намхан бүртлээ юм их. За энэ бол одоо бидний зүгээс гаргасан хохирлын 90% нь тухайн одоо жолоочийн өөрийн ур чадвар, за хувь хүний одоо цан төлөвтэй холбоотой байдаг. Яг тэгэхээр энэ хүмүүс хохирол гаргаж байгаа хүмүүсийн дийлэнх нь зай бариагүй. За дүрэн зөрчсөн, урсгал сүрдэг, улаан гэрлэр гардаг ч юм уу, эрэх ёсгүй гаргадаг газар иргэдэг ч гэдэг юм. Ийм хохирлууд ерөөсөө 90% эзэлж байгаа. Энэ хохирол дотор одоо судлаад үзэхээр. Тэгэхээр бид нэр даатгал зарчим мөрдүүлдэг гэж одоо ийм үндсэн зарчмууд байдаг даатгалын тий. Тэгэхээр бид нэр энэ одоо энэ замын хөдөлгөөнд оролцож жолооч нарын торгуулийг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр нөгөө зарчим мөрдүүлнэ гэдэг юм. Тэгэхээр бид яг өнгөрсөн жил бид одоо даатгалын компаниуд судалгаагаа гаргаад актуар тооцоогоо хийгээд ингээ хураамжийг нэмэгдүүлсэн. А энэ бол харамсалтай нь одоо хууль зүйн сайд бол одоо энэ дээр хориг тавиад ингээ амжилтгүй болсон. А нөгөө талаас нэмэгдүүлэх боломжтой энэ одоо зарчим мөрдүүлэх боломжтой арга бол даатгуулагч өөрийн хүлээх хариуцлага гэж юм байна. Гаргас учруулсан хохирлын тодорхой хувийг даатгуулагч өөрөө хариуцвал өөрөөр хэлбэл сахилга баттай болно л гэсэн. Тэгэхээр бид нэр хураамжийг нэмэхгүй гэвэл нөгөө талаас ийм боломж бас байгаа. За даатгуулагчийн хариуцах хэсгийг нэмэгдүүлэх. Одоо бол 100% даатгалын компани охирлыг барагдуулаад байгаа. Яагаад тэгж байгаа? Яагаад энэ ерөөсө хуулиараа юм болцсон. Хуулиараа. Бидний одоо манай хууль тогтоогч нар бидний одоо гаргасан. За тэгээд за энэ хуулиа тав тэр хууль эрх зүйн орчныг ярьж байгаа. Тэгж байна. Энэ яагаад ийм баг юм? Бусдаар нь тийм биш. Бусдаар нь та заавал өөрийгөө. За энэ дээр яагаад ийм байгаа тухай ярих юм бол эргээ нөгөө даатгалын боловсролын асуудал, санхүүгийн боловсрол. За тэгээ энэ асуудал бол бас эргээ шууд орж байгаа. Тэгэхээр энэ дээр бид хэрвээ жолооч одоо учруулсан хохирлынхоо 20%-ийг төлдөг бол тодорхой хэмжээний хохирол төлдөг бол тэр хүн хохирол гаргах тухай бодохгүй болгоомжтой явж эхэлнэ л гэсэн. А одоо бол даатгалтай учраас зөрөгтэй одоо хамаагүй дүрм зөрчөөд нь штэ. Тэгэхээр энийг бид бол ингээд даатгал талаас тухайн одоо жолоочийг зарчимтай хөдөлгөөндөө соёлтой оролцуулахад бид нэр даатгал хөшүүрэг болох ийм боломжтой гэж байгаа. Үгүй боломжтой боломжгүй биш наадах чинь. Тэгэхээр энийг боломжтой болгохын тулд хууль эрх зүйн орчныг сайлж яг хуулийн ямар залтыг нь юунд өөрчлөх ёстой. Одоо энэ жолоочийн даатгалын тухай хууль гэдэг байгаа. Энэ дээр өөрчлөлт оруулахад л энэ асуудал бүү. Юу гэж оруулмаар юм. Гэхдээ одоо энэ хохирол гаргасан одоо даатгуулагч тодорхой хэмжээний хохирлыг өөрөөс нь гаргадаг ийм системийг л бий болгох хэрэгтэй. За тэгээ хувь хүн талаас энийг хариуцлаа. За энэ бол нэг л үнцэг шүү дээ. Тий зөвхөн нэг үнцэг. За хоёулаа нөгөө талаас нь ярив. Даатгалын зах зээл дээр ингээд юу хийх гэсэн гинэ. Энэ бол нэг л үнцэг одоо микро түвшний өөрчлөлттэй холбоотой. Одоо макро түвшний хуульд өөрчлөлт оруулах өөр одоо үндэслэл бол бид нөгөө төвчрлийн асуудал байна. За өөрөөр хэлбэл одоо
осолд орсон 2 машин мөргөлдө зогсоход нийтдээ 38 минут орчим яг энэ тухаас болсон тийм болж байгаа юм. 38 судалгаагаар. Тэгэхээр энэ 38 минут болж байгаа. 2 машин мөргөлдөөд одоо хөрлөө баталгааж яваад хөдлөхөд. Тэгэхээр бид нэг Улаанбаатар хотын 38 уулзурт судалгаа хийсэн байдаг. За 2 машин мөргөлдөө зогсвол нийт хэдэн машины одоо цуваа өсгөв. Тэгэхээр энэ цуваанаас болоод хичнээн хэмжээний шатхуун шатааж байгаа юм бэ. Гэд үзэхээр жилдээ ерөөсө 38 уулзурт 2 машин мөргөлдсөнс холбоотойгоор 400 гаруй тэрбум алдагдал хийж байгаа. Жилдээ. Одоо нөгөө шатхууны үн, машины марк, за шатаа зогсох те ингээд зогссон хугацаа ингээд явахаар 400 гаруй. Энд чи одоо ерөөсө 38 уулзарт хийсэн судалгаа шүү. Тэгэхээр энэ ингээд ил өнгөц харахад энэ хэдэн даатгалын компани асуудал биш болоо өөрчлөд байгаа. Нөгөө төгжрөл, алдагдсан боломж, эдийн засгийн дан болгоны асуудал болчиход байна шүү. Агаарын бохирдол. Тэгэхээр энэ хүн болгоны асуудал болоо. Энийг яаж шийдэх гэж? Энийг ерөөсө хамгийн амар энгийн шийдэх асуудал нөгөө хуульдаа л өөрчлөлт оруулаад. Яаж өөрчлөе гэж? Одоо хуульдаа оновчтой өөрчлөлт хийх замаар явуулсан. Энэ 2 машин мөргөлдчихвэл тас зогсож байгаа байхгүй. Ялангуяа айгүй том хөдөлгөөнтэй үед яг өглөөний 8 цаг дээр төвшөөдөнгийн урталд мөргөлдчихээ зогсож байгаа. Тий, энийг бол одоо яг даатгалын компаниуд төр хувийн хвшил хамтын оролцоогоор зохицуулах одоо олон янзын аргуудыг хэрэглэе гэж байна. Хүн болгон гар утастай болж байна. Одоо энэ цахимаар шийдвэрлэх юм боломжтой. Тэгээ яа одоо өөрөө хохирлоо баталгаажуулах. Эсвэл нөгөө одоо камерын систем. За эсвэл одоо дрон явуулах. Хоёр талд бүх талаасаа зураг аваад тарж болохгүй. Тий, тэгээд болчих шүү дээ. Одоо ер нь бол тэгээд болчихно гэсэн. Тэгэхээр энийг ингээд цахимаар хийгээд даатгалын компаниуд хэрэгжүүлэх бүрэн боломжтой л гэсэн. Тэгээд метрээр хэмжиж ингээд нэг 100 жилийн өмнө хэмжижсэн шиг нэг хоёр нөхөр гарч ирээд маргалдуул гэж байгаа шүү дээ. Тий, маргалдуул гэж байгаа. Одоо маргалдахгүй бол тэрийг шийдээд маргаан дандаа л гарч байгаа. Тий. Хэн өөрийгөө зөвгөх үү гэж үзчихэж байгаа. Тэгэхээр тэрийг заавал гэж мэдэрлэхгүйгээр бошуухан зургийг аваад тэрийг нөгөө том зурган дээрээ гаргаж тавиад хэмжээ гаргах болдгоо. Болно. Яг тэрийг одоо компани хийгээд нэг хүн ингээл тэр нэг шарлитэй гаргаад ингээд. Тий. Тэрийг одоо бол хохирлын хэмжээ шин чанараас хамаарат одоо хайна хаглах гэдэг нь шүү дээ хоёр даатгал. Тэгэхээр тээврийн цагтаа хүм дуудаж байгаа. Тэрнээс одоо бол даатгалын компаниуд ер нь 50% хохирлыг өөрснөө баталгаажуулаад хохирлыг шийдвэрлэж явж байгаа. Тодорхой хэмжээний өөрөө хариуцлага хүлээдэг байх хууль гарч ирвэл тэгээ энийг араа хурцсах процесс юм биш. Хурцсах процесс болно. Нөгөө талаасаа энэ хохирлыг гаргахгүй байх урьдчилсан одоо хохирол гаргахгүй байх урьдчилсан арга хэмжээг авч ийна л гэсэн. За та бүхэн хууль эрх зүйн тухай ярьлаа. Жишээний тухай ярьлаа. За нөгөө data driven actuarity тэр за энэ pricing үнийг тогтоох. Энэ тал дээр ямар асуудал вэ? Бас л энэ үн тогтоох энэ data driven дээр эргээд нөгөө энэ хохирлын гаргаж байгаа тоо хэмжээ, төлөгдсөн хураамж, даатгалын хамрагдалт энэ бүх мэдээллүүдийг бид нар цуглуулдаг. Энэ одоо үйлдэлээс энэ эдгээр асуудлууд шийдэгдэж байна. Нийт хичнээн даатгалын компани байгаа юм Монгол. Ер нь одоогийн байдлаар 18 даатгалын компани байгаа. 18 даатгалын компани 3 одоо амьдралын даатгалын компани. Тий. За бүгдээрээ 18 даатгалын компани нэгдсэн database гэж хаана бий болдгийг. Нэгдсэн database-ийг компани болгон тус тустай database тий. За яг тухайлаад жолоочийн даатгал дээр хэлэх юм бол одоо албан журмын даатгалын холбоо гэдэг бид та бол бий болгоцсон. Энэ дээр нийт мэдээлэл сан бий болгоцсон ингээ явж байгаа. Албан юу нэ? Албан журмын даатгалын холбоо. Тэгэхээр энэ бол бас хуулиараа бий болсон холбоо. Албан журмын даатгалын холбоонд даатгалын компани болгон өөрийнхөө мэдээллийг өгөх ёстой юу? Өгдөг. Тэн дээр ер нь автоматар цуглаж байгаа тухайн одоо автоматар гэдгийг хэн цуглуулж байгаа? Одоо энэ ерөөсөө нөгөө бид нар систем хийцэн. За тэр системийн дагуу цуглуулж. Одоо тэр цагдаагийн ийм гарлаа гэдэг мэдээллийг шавчт юм байна. Очиж болно. Мэдээлчихгүй байж болох. Очиж болно. Бүгд ер нь бол цахим шилжилт гэж одоо ярьж байгаа шүү дээ. Бүхэл одоо улс орнууд, даатгалын компаниуд, банк ус санхүүгийн байгууллагууд бүгд одоо энэ цахим систем энэ бол ерөөсөө л одоо өнөөдөр хөгжлийн хурцсуур болж хуурчаад байна шүү дээ. Тэгэхээр энээс бол даатгалын компаниуд хоцроогүй. Бүгд одоо энэ ERP систем, дотоод систем хийгээд за тэгэхээр энэ database бий болгочлоо. Тэгээ энэтэйгээ холбоотой үн тогтоох үйл ажиллагаа болвол энэ дээр суурилдаг учраас ийм маркетинг, ийм машин, ийм нөхцөл, ийм аваар, ийм үнэтэй тэр энийг ингээд ийм гаргах ямар нэгэн ийм аппликейшн байж болох байдгүй.
Байгаа. Бүх компаниуд тусдаа л хийгдэж явж байгаа. Компани болгон өөрийнхөө аппликейшнээр за таны зардал нь юм болж ийн шүү гэж хэлэх юм аа тийм ээ. Тий, компани болгон өөрсдийнхөө системдэр тодорхой хэмжээгээр хэрэгжүүлээл явж байгаа. За наад тэр системүүд нь хоорондоо уялддаг юм уу? Хоорондоо холбогддог юм уу? Интеграц хийж болох юм уу? Энэ нээлттэй. Бүгд нээлттэй. Өсөхгүй л. Тий. Одоо бол энэ системийн нийлэлт нь албан журмын даатгалын холбооны мэдээллийн сан гэдэг дээр төвлөрсөн явж байгаа. За ийм зөвхөн жолоочийн даатгалаар. За даатгалын бүтээгдэхүүн маш олон шүү дээ. 50 гаруй төрлийн даатгалын бүтээгдэхүүн. Тий. 50 бүтээгдэхүүн байгаа. За хоёлаа нөгөө цаг байгаа учраас тэр underwriting-ийн тухайд товч ярмаар байна. Энэ ямар холбоотой гэнэ даатгалын систем. За энэ бол аливаа зүйлийг даатгахад insurable interest гэж ярьж байгаа. Одоо хүний амь настай холбоотой, эрүүл мэндэд хөрөнгөтэй холбоотой. Энэ зүйлүүдийг даатгахад тухайн харилцагчаас бид мэдээлэл авах хэрэгтэй байдаг. Одоо бүхий л одоо тэр байшин хідэн давхрын ямар хийцтэй юм тийм үү? За хүний амь нас эрүүл мэндэд холбоотой даатгал ивэл хідэн насны хүн, эрэгтэй, эмэгтэй, ямар настай жингийн мэдээлэл, за архах ууч хүчний мэдээлэл гэдэг. Тэгэхээр энэ мэдээллүүдийг бид цуглуулж иж бодит үнийг гаргах боломжтой байдаг. Даатгалын салбар. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар эрсдлийг удирдах гэж байгаа тийм ээ. Ямар эрсдэл учрах бидний тооцоолоод тоогоор таамаглаж гаргадаг гэсэн. Тэгэхээр энэ тооцоолоор таамаглаж гаргахад энэ underwriting-ийн мэдээлэл бол маш чухал байдаг. Underwriting-ийн анх questionnaire гэдэг асуулга явуулдаг шүү дээ. Тий. Хөрөнгөний үнэлгээг зөв хийх асуудал юм байна. Тий. За ядггүй яг энэтэй холбоотой жишээ бий. Галын даатгал. Монгол улсын галын даатгал тийм олигтой биш юм шиг байна. Одоо тэр сүүлд гарсан том бааз ууж чадлаа тийм ээ хадгаламж дээр улсад бүр маркет зах зээл шашлаа шүү дээ тий. Тэгээ энэ бүхэн одоо энэ дээр одоо энэ forensic гэж ярьдаг тий эргээд энэ даатгал байсан уу байгаагүй бол яагаад галтай холбоотой таны хэдэн мэдээлэл өгөөч. Улаанбаатар род юм байна. Дүнжин гарын гал гэж хэлж штэ тий. Тэгэхээр ер нь бол одоо энэ галтай Монгол улсад яг 4 үндсэн эрсдэл түгээмэл гэж үзэж байгаа. Одоо net cat loss гэдэг энэ бас улс орон болгон өөрсдийн эрсдлийн онцлогтой л да. Net cat loss то. Net cat loss гэдэг одоо тий катастроф loss одоо эрсдлүүд байгаа, рискүүд, net cat рискүүд. За тэгэхээр Монгол улсын хувьд бол онцлог эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл улс орон болгон өөрсдийн одоо зүүн өмнөд Азийн улс орнууд одоо тайфун гэдэг одоо далайн салхимлах байгаа шүү дээ газар хөдлөлт. За Монгол улсын хувьд ерөөсөө зуд малтай амжиргаатай холбоотой зудын эрсдэл бий. За объектын галын эрсдлүүд бий. Цаасаа хийллээ. За сүүлийн жилүүдэд нөгөө үер усны эрсдлүүд нэмэгдэж байна. За мөн одоо цахим эрсдлүүд нэмэгдэж байна. Кибер эрсдлүүд нэмэгдэнэ. Энэ бол дэлхийд даяараа бас нэмэгдэж байгаа ийм эрсдлүүд. За тэгээд өвчлөл амнаас холбоотой эрсдлүүд. Энэ дундаас шинэ нь бол одоо тэр кибер иншүрэнс буюу одоо цахим эрсдлүүд бол нэмэгдэнэ. Тэгэхээр энэ объектын гал төмөртэй холбоотой хэлэхэд бол даатгалын компаниудын оролцоо бол маш их байгаа объектын гал төмөр. Объектын гал төмөрийн гол эрсдэл бол ерөөсөө нөгөө цахилгааны одоо эрсдлүүд цахилгаан хэлхийг буруу хийх, эсвэл чанаргүй утсаар одоо цахилгаан хэлхийг хийх богино холболт үүсэх. Ерөөсөө ийм эрсдлүүдээс болж галын эрсдлүүд маш их гарч байгаа. Ахуйн гал төмөрийн эрсдэл. Яг энэтэй ч холбоотой барьсан байшингуй засварууд очоод хамгийн хямдхны навчаад нөгөө 100 айлаас очоод байж болох хамгийн хямдхан асааж ирээл хамаагүй гэж холбогдчих шүү дээ. Энийг баталгаа хэн гаргаж өгдөө. Хин ямар даатгалын системээр энийг шалгадаг. Чанарын. Гал гаргах гол шалтгаан чинь таах ярьж байгаа цахилгааны холбоосуу тий. Холбоос чинь материалаас хамаарат шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол яг даатгалын компаниуд бас л нөгөө underwriting буюу асуулга юмнуудаа явуулаад тухайн барилгыг одоо ямар мэргэжлийн компани барьсан тий. Мэргэжлийн зураг төсөөл нөгөө бүх юмнуудын бид нар одоо construction wall risk буюу эрсдлийн одоо даатгалаар барилга өсөлтөнд даатгалын ажлаар бол шалгаад ингээ хийгддэг ийм одоо тогтсон дүрмтэй. Сүүлийн таасаа хэллээ галын эрсдэл жишээлбэл энэ Улс аймагт гарсан шатсан одоо зах байна шүү дээ. Энэ бол мэдээж цахилгааны эрсдлээс усан гэж би сонссон. Дээрээс нь энэ дээр түрээслэгчнэр нь бас тодорхой хэмжээгээр даатгуулсан байсан. Хэд хэдэн компаниудад даатгуулсан байсан. За тэнд үйл ажиллагаа явж байгаа түрээслэгчдэр өөрсдийн бараа материалын үлдэгдэл гэдэг даатгалаа хийлгэсэн байсан. Эдгээр бол даатгалын компаниуд өөрснөөсөө хамаарах даатгсан даатгуулагчтай охирлуудаа бол олгогдсон байгаа одоо. Жишээлбэл яг ийм эрсдлээс тойрохын тулд
төр засаг бүх энэ объектуудыг даатгуулсан байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Тэгээ тэрийгэ биелүүлэхгүй ямар нэг шалтгаанаар тэр улсын захын төлбөрийг төр байгуулна гэж төр засгийн газар олгоно гэж олгочих шиг болсон сая. Тэгээ ямар учиртай. Яагаад хогийн юм хийж байгаа юм шатаацны төлөө бусад татвар төлөгч нэг гэж хохирох ёстой юм. Энэ дээр одоо яг л хууль эрх зүйн орчингоо сайжруулад галын даатгалын одоо пул үүсгдэг юм уу те хөрөнгийн даатгалын пул үүсгдэг юм уу ийм загвараар шийдвэл энэ бол бусад оронд бол тэрний оронд явж байгаа. Тэрний оронд энэ системийг байгуулахдаа компани болгон дээр энийг бий болгож явж ш даатгалын компаниуд эрсдлээ буруулах ажил хийж байна. Энийг манайх ямар хэлбэрээр хийх юм бэ? Нэгдүгээр хоёрдугаар Улаанбаатар хотод шүү дээ жилд 20-30 мянга гэж ярьж байгаа. Юу бас нэг 10 хэдл байх мянга. Шинэ орон сууц нэмэгдэж байна гэж байгаа. Энэ бүх Улаанбаатар хотод яг хичнээн хэмжээний орон сууц байгаа. Тэдний хичнээн хэмжээний галын даатгалтай юм бэ. Тэгээ энийг хүчээр даатгуулж болохгүй юу? За одоо хүчээр гэхээр тэгээд хууль эрх зүйн рүү орчих штэ бас. Ер нь бол яг юм дээр хүчээр гэдэг чинь энэ дээр бусдын аюулгүй байдгийг тооцож шинэ орон сууцууд баригдаад тэндээс худалдан авж байгаа иргэд бол хэрвээ зээлээр авах юм бол ипотекийн даатгал гэж хамрагдаж байгаа. За. Ипотекийн даатгалын хуультай. За. Яагаад би энийг хэлж ийн гэхээр зэрэг энэ саяын Дүнжин гарвын галтай холбоотой. Нөгөө зээлээр байр авцсан ипотекийн даатгал дээр чинь хөрөнгийг болон төлбөрийн таслалыг даатгадаг. Хөрөнгө болон төлбөрийн таслал ийм хоёр төрлийн даатгал хийж байгаа. Хөрөнгө болон төлбөрийн таслал. Төлбөрийн таслалыг даатгахдаа амь насны эрсдлээс нь даатгаж байгаа. Нөгөө хөдөлмөрийн чадвар алдах буюу хөдөлмөрийн чадвар алдвал тэр хүн төлбөрөө таслал зээлийн төлбөрөө төлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол даатгаж байгаа. Ипотекийн даатгалын тухайн хөрөнгийг даатгаж байгаа. Тэгэхээр энэ даатгал хийлгсэн хүмүүс хохирлоо барагдуулаад авцсан. Одоо энэ Дүнжин гарын гал дээр уулзуур дээр. Тэгэхээр энэ цаана юу хэлээд байна гэхээр нөгөө хуулиар шахаад даатгуулсан байгаа иргэд эрсдлээр зээл авсан хамгаалагдсан байна гэсэн үг. Сайн дураар хийгдэнэ гэхээр нөгөө хүмүүс харамсалтай нь хамгаалж чадаагүй ийм зүйл ажиглагдж штэ энэ одоо ингэ. Тийм учраас дэлхийн том хотуудад энэ чинь заавал орох шаардлага гэж. Тий, одоо жишээлбэл та мэднэ Японыг мэднэ одоо газар хөдлөлийн пүүлтэй. За маш олон атомын станц байдаг учраас бүр атомын одоо тусдаа бас атомын эрсдлүүдээс хамгаалсан бас даатгалын пүүлтэй. Ингээд улс орон болгон өөрснийхөө онцлогоос хамаарсан юм даатгалын пүүл үүсгэж байгаа. Тэгэхээр манай сан үүсгэж байна. Даатгалын компаниуд нь одоо тэр сан үүсгээд хамгаалж штэ эдийн засгийг хамгаалах гарын оролцож байна. Тэгэхээр одоо яг бид ингээд даатгалын холбоо, Монголын даатгалын холбоо ярилцаад бид энэ Монгол улс уул уурхай эдийн засгтай улс. Тэгэхээр уул уурхайн эрсдэлд юм сан бий болгох компаниуд нэгдээд сан маягаар одоо даатгалын пүүл үүсгээд хамтрыг гэсэн юм одоо хувийн хвшлээс юм санаачлаг гаргаа явж байна. Хэрэгжээ явж байна. Зуудыг тэгмээр байна. За зуудын эрсдэл бид үшээ одоо даатгал бий. Энэ бол малын индексжүүлсэн даатгал гэдэг. Ер нь одоо олон улсад цор ганц ийм малын индексжүүлсэн даатгал хийдэг орн манайх штэ. Бид жижиг зах зээлтэй ч гэсэн яг даатгалын хөгжлөөрөө бас одоо 90 жилийн түүхтэй хоцроогүй. Тэгэхээр бид бас дандаа бас сул тал байгаа ч гэсэн нөгөө талаас бид одоо малын индексжүүлсэн даатгалыг амжилттай хэрэгжүүлээд олон улсад туршлага болоод явж байгаа ийм одоо давуу тал байна бас Монгол улсад. Тийм байлаа. Бүс нутгийн хэмжээнд энэ тухай яригдж тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслэр малыг хүртэл ингэж индексжүүлээд даатгал хийдэг юм байна гэж дэлхий дээр байгаа ганц бүтээгдэхүүн гэж ярьж байсан. Тий. За та хоёр ингээд даатгалынхаа зах зээлийг их чухал тийм тодорхой системтэй ярьлаа. Мэдээж 90 жил болсон гэж та ярьж байна. Мэдээж. Гэхдээ бид нар хийх ажил маш их байна. Энэ шударга журмуудад фэ байх зарчим дээр асуудлууд байгаа. Тэгээд ер нь бол даатгал өөрөө төрийн хяналтын үүргийг илүү гүйцэтгэдэг тийм механизм шүү дээ. Бид нар мэрэгжлийн хяналтын хороо гэж татан болгочод харамсаад идэг. Энэ бүх функцийг даатгал руу шилжүүлэх юм бол төсвүүдээр ачааллгүй явах юм байгаа юм л да. Тэгээ энэ бүхнийг тооцох энийг тооцож бодож байгаа хүмүүст бас нэг хоёр санаа болоосоо гэж бодож байгаа манай ярилцлага. Тэгээ та одоо энэ салбарт одоо 24 жил ажилласан хүний хувьд яг ийм маягаар харж бид энэ орноо өөрсдөө л энэ эрсдлийг янзлахгүй бол
бидний өмнөөс юм бууч эрсдэл хүлээхгүй гэдгийг бас мэдвч юм шиг байна. Тий. Их баярлалаа танд. За баярлалаа танд. За хүн үзэгчтэй өнөөдөр бид дефакто ярилцлагаараа Монгол улсын даатгалын зах зээлийн тухай, тэгээ энэ дотроо бас юунд илүү анхаарах тухай энэ салбарт олон жил ажилласан ард даатгал компани гүйцэтгэх захирал Эрдэнэ Тулгатай ярилцлаа. King Tower Apartment богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төвс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотгон доторх үйлчлэгийг зогслоосон King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна.